Сайн байна уу? Айха зэхо подкаст 5 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаараар бид нар Монгол ардын уртын дуу 90 бор харцаг дууны тухай ярилцсанаа. За ерөнхий домог түүх таны судалсан зүйлсийг хамтдаа сонсъё. За яг 90 бор харцаг гэдэг дуу бол бас нөгөө олон л домогтой л та. Хувилбараар нөгөө нутаг орондоо яригдсан яриагаараа өөр тий. Тэгээ ерөнхийдөө нэг нийтлэг зүйл гараалга юм л та. Ямар ч домог дээр тэр нь болохоор бэрд хүчээрээ гайхацсан нэг юм уу 90-ийн тухай бүх хүний тухай гарч байгаа. Бүх хүний тухай. Тэгээд ерөнхийдөө яг домгийн үүссэн тэр газар орон нутгийг авч үзвэл одоогийн дээр үеийн Төшөөт хаан аймгийн Дайчин Бэйсийн хошуу буюу одоогийн Дунд Говь аймгийн 3 сайхан сумын их газрын чулуутай холбогддог юм л та. Тэгээд их газрын чулуугаар нутагладаг нэг ноёны хамжлаг ард нэг ядуу зүтүү ганц бие бүсгүй байж л тэр бүсгүй хүүтэй болж хүүн гайгүй том болж 90 биеинд хүрээд хүч тамираараа гайхагцсан сайхан бүх болж л дээ. Тэгээд хошуу ноёныхаа нааданд 3-4 жил дараалж төрүүлсэн юм байна. Тэгээд төрүүлэх болгонд нь нөгөө хошуу ноён цол хэрэгэн бай шагналыг нөхгүй байж л дээ. Тэгэхээр нь өнөөх 90 бор харцах чинь ноёндоо гомдоод нутгаасаа нүүхэр болж дээ. Тэгээд гэрээ үүрээд гэр дээрээ ээжигээ суулгаад бараа хойд зүгийг бариад явсан юм байна. Тэгээ явхдаа их газрын чулуунаас тэр бараа хойд байх нуруунд дээр одоо юу зоон дээр гарч ирээд зодог шуудаараа тэр газраа яасан мэт зодог шуудаараа савсан юм. Тэгээ савхта Дайчин Бэйсийн бүх надаар ингээд төгсөх гэж хэлээд ерөнхийдөө явсан юм байна. Тэгээ явах замдаа ерөнхийдөө 90 бор харцах нь жигүүрэндээ хүчтэй шүүгээд энэ дууга зохиож дуулсан гэж яригдсан юм. За өөр нэг хөлбөр нь болохоор энэ нэг болохоор ах トゥ хоёр байсан гэж яриад байгаа хгүй. За 90 харцаг бор харцаг гэдэг ах トゥ хоёр байсан гэж яригдж байгаа. Өөр хөлбөр төр болохоор тэр ганц ядарсан ядуу тарчиг байсан ганц эмэгтэйгээс төрсөн ах トゥ гэх ихэр хоёр хүүгийн тухай дуу гэж хэлээд байгаа юм. Ерөнхийдөө тэр энэ домог дээр адилхан л бэр хүчээр гайхацсан бүх хүний тухай гараад байгаа юм л та. Тэгээ дууны домог нь бол юм. Тэгээ нарийн судлал гой домгууд нь байгаа л та. Иймэрхүү домогтой дуу да. Эдгээр болохоор яг хамгийн их давтагдсан олон хувилбарууд дээр яг давтагдсан зүйлсийг нь тий. Арай үнэнтэй ойрхон болов уу гэж сонгож авсан байна тий. Миний нэг сонсч ирсэн уншиж ирсэн домог нь болохоор нэг одоо тэр нөгөө 90 бор харцгаа ээж нь Арслан гэдэг нэртэй эмэгтэй байсан гэдэг лөө. Тэгээд тэр эмэгтэй олонгууд нөгөө бас л яг ингээд таны хэлсэн шиг ингээд тийм баян ноёны хаяг төсч амьдэрдэг. Тэгээд ийм ганц бие эмэгтэй байж хагаад ингээд нэг өдөр хүүхэдтэй болоод тэгээд нутаг усных нь одоо ингээд одоо хаанаасаа ингээд хүүхэдтэй болдог байна. Яг ингээд ойр хавьд ямар ч юм уу хүүхэдтэй хүн байхгүй, нэлэх хүүхэдтэй хүн байхгүй. Тэгээд яг төрснийхэн дараа хүн болго ингээд өхөөрдөд ийм нэлэх хүүхэд хараад ингээ айгу баяссан гинэ. Тэгээ нөгөө энэ баян ноён нь ингээ бодсоноо ядуу ард ингээд Арслан яаж ингээ хүүхэдтэй болвоо. Ингээд одоо аав нь хийм болоо ч юм уу те. Манай эхнэр одоо хүүхд төрүүлэг авах чинь ингээд яаж ингэж хүүхэдтэй болвоо ч юм уу те. Тэгээд хүүхдийн ер нь бол ингээ нэлээх шохорхоод тэгээжсэн чи эхнэр нь ингээд Арслангийн хүүхдийг өргөөд авчил та. Ер нь ингээд хаашаа ингээ манай хаяг төсчил ирсэн юм чинь хадаг бариад орё гэсэн утгатай юм хэлээд тэр хоёр ингээ хүрээ орж ламаас ер нь бол ингээд эдний хүүхдийг өргөөд авбал ямар байх вэ? Ер нь ингээд ирээдүйд яг ямархуу байх вэ гэдэг талаас ингээ асуух гад очсон чинь тэр лам нь наад хүүхд чинь бол ингээд юу шүү болохгүй шүү танаад ингээд их гай даавуулах юм байна. Өргөж авч болохгүй шүү гэсэн утгатай зүйл хэлээд түүнийг ингээд сонсож ирэнгүүтээ Арсланг ингээд ерөнхийд нь хүүхдэд нь орхиод буурин дээр нь үлдээгээд явсан гэж юм байлээ. Бүх нөгөө хамжлагуудаа дагуулад үр шөнөс юм уу тэгээд оргоод алгасан ноён нь 5 ямаатай үлдээгээд хүн ингээд яваанда сайхан өсч торноод эхэлж явах үед нөгөө нутгийн ард иргэдэн амнаас ам дамжуулсаар ер нь бол тэр Арслангийн хүү бол их тийм ад чөтгөр шүглсэн муу хүүхдээ наа ингээ манай нутагт муу юм авч даавах юм байна гэж үзээд бөөнөр ингээ хөнөөхөөр ирж ийна гэд Арсланд мэдэрсэн. Арслан ингээд тэр шөнөө ингээд
одоо яаж ингэж хүүгээ амьд үлдээх вэ гэж бодож исэн чинь нөгөө жингийн хүмүүс ирж таарад, жин тэйжсэн хүмүүс ирж таарад тэгээ арслан ингээ бүх учраа хэлээд манай хүүгээ ингээд одоо ер нь бол энэ нутгийнхаа ингээд үгүй их гээд байна гэсэн утгатай зүйл хэлсэнд жинчид ерөнхийдөө за бид нар аваад явъя. Хааштай өвөө болох гэдэг юм бол бид нар авч яваад сайхан хүмүүс бод өсөчөө гэж хэлээд арслан ингээ хүүгээ үгүй болж байгааг харж ирснаас зүгээр ингээд өгөөд явал амьд минь байгаа гэж бодоод өгч явуулсан гэх юм лээ. Тэгээд нөгөө жинчид хүүгийнх нь нэр хин бэ гэж асуусанд сандарсандаа ингээд ямар ч нэр өгөөгүүдээ ингээд ичсэн гэх юм уу? Тэр үедээ ингээд хур харцаг гэдэг нэрийг хэлсэн юм билээ. Тэгээд хүүн явсны дараагаар хэдэн жилийн дараа ингээд дахиад хүүтэй болсон арслан. Тэгээд тэр хүүг болохоор эр харцаг гэж нэрлсэн гэдэг санагдаж байна. За тэгээд тэрхүү хүн ингээд маш сайхан чадал хүчтэй эр болж өсч төрнөд таны хэлсэн чинь нөгөө нэг маш сайн байрладаг бүх болоод тэгээд нутаг авснасаа ингээд бас л нөгөө явах шахалт мэдээж ирэх үүсэж байгаа шүү дээ. Тэр ингээд онцгой байхаар хүмүүс нөгөө нэг өөрсдөөс нь онцгой өөр байхаар нэг хэсэгт бүлийн зөвшөөрдөггүйтэй адилхан маш чадал хүчтэй байгаад нь атаархсан гэх юм уу. Тиймэрхүү нөхцөлөөс үүсээд нүүхээр болоод гэрээ өрөөд гэр дээр ээжийг өрөөд явсан гэдэг юм билээ. Тэгээд хур харцаг ахтайгаа уулзсан гэдэг тийм нэг домог сонсч ирсэн юм. Тийм домог байж л. Тэгэл ер нь домог дээр бол адилхан л нэг бүх хүний тухай гараад байна шүү дээ. Тэгээд бүх хүн тэгж нутаг цагдаа явахдаа зохиосон гэж дуу гэдэг. Тэнгүүд эр бор харцаг гэдэг дууг сонссон хүн биш үү? Нэг одоо энэ Монгол ардын дууны тайлбар дээж бичиг гэдэг 19 оны ном байгаа хгүй. Тэрэн дээр тэмдэглэгдсэнээр болохоор нэг сонин баримт байдаг. Тэр нь болохоор эр бор харцаг бол эр хүний зоригийг нэмж төвчээрийг чангалдаг дуу гэдгээ. Үүнийг гэрчлэх батлах нэг баримт бол хөгжмийн нарийн торгон мэдрэмжтэй Магсар хурцын дуурж яв 1942 онд чанга дэглэмтэй шоронд 10 жилээр таслагдсан хоригдож суухдаа цусан суулгаараа өвчилж шоронгийн нааран дээр эр бор харцах хэмээх Монгол ардын уртын дууны бүх төрлийг дуулаад амьсгал хураасан байдгаа гэж тэмдэглэгдсэн байдаг байхгүй. Тэр яг дуурж байгаа хувьд бол яг нэг дуучин дуучлээсэн гэж ер нь бол ингээд түүхэндээ тэмдэглэгдсэн байдаг шүү дээ. Эмээ хөгжмийн энэ урлагт ингээд маш том нөлөө үзүүлсэн гэж тэмдэглэгдсэн хүн болгон яг тэр утгаар мэднэ. Тэгэнгүүт нөгөө нэг сайн ингээд эр бор харцах гэсэн чинь нөгөө нэг түүхийн ингээд судлангууд дандаа юм бүхтэй холбогдоод байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө нэг ялцч юм эр хүний чадлыг тийм ээ тэнхийг төвчээрийг ингээд эр хүнд ингээд өгч чаддаг. Тэр утгаараа бол бас энэ яг дуурж байгаа энэ хүнд хэцүү цаг тулахад энэ дуу төлөөр нь дуусан байх боломжтой юм шиг санагдаж байна. Тэнгүүд бас одоо хорлоогийн баян мөнх аврага штэ бүх хүн тий. Хорлоогийн баян мөнх аврага ингээ олон удаа хүмүүст ярьжсэн тэгээд телевиз зурагтаар гарахтаа бас ярьжсэн юм байл л дээ. Тэр нь болохоор ингэдэг юм байна. Баян мөнх аврагын ярьж байгаа эр бор харцгийн тухай домог бол 10 баядын хушуунд тамгын газар зарагддаг ганц бие харц ядуу бүсгүй гэжээ. Түүнээс 2 ихэр хүү төрж гин. Ламаас нэр хүсгэд нэгэнд нь эр харцаг нөгөөд нь бор харцаг гэж нэр өгчилт. Тэр 2 хүү өсч төрнөн сайн бөхчүүд болжээ. Эр бор 2 харцаг нь барилдаж байх үедээ исчүүгээд нэг шуугаад барилдаад эхлэхээр хинт ч дийлдэггүй тийм бэр хүч нь ордог байж л дээ. Тийм учраас тэр дуунаас ахуулаад эр бор харцах нь жигүүрэндээ хүчтэй байна да. Эдэр залуу насандаа даанч ажиггүй өнгөрөөлөдөө айхөө арслангийн зулцсан гэдэг мөртүүд орж ирж анх энэ зохиогцсон гэж ярих дуртай юм байна. Аймаг хараг. Тэгээ ер нь яг энэ эр бор харцахыг сонсонгууд яалч гэл нэг тийм эр хүний дуу юм шиг те. Яалч нэг чадал гэж өгж байгаа юм шиг аа. Тийм. Яг нэг эр хүмүүс сонсмоор сайхан дуулд. Тэгээд шүлгийн уншиж өгөө. За эр бор харцах нь жигүүрэндээ хүчтэй л байна уу да. Идэрхэн залуу насанд нь даанч ажигчгүй явлаа да. Аяа хөрхи алдраа минь. Арслангийн зулцаг ууландаа хүчтэй л билүү дээ. Амаргийн хоёр сэтгэл аль алиндаа асрамжтай л билүү дээ. Аяа хөрхи алдраа минь. Сайр шандын усыг шавхагч барагддаггүй билүү дээ. Сайн хүний өрийг даравч болдоггүй билүү дээ. Аяа хөрхи алдраа минь.
Улаан шандын усыг булж дарж баршгүй л билүү дээ. Удамд сайн хүмүүний үр садыг бузарлаж доромжилж баршгүй билүү дээ. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Худаг шандын усыг хурдан ширгээж болшгүй билүү дээ. Хувьтай хүмүүний үрийг худал хууран эхэлж болшгүй билүү дээ. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Үеийн бага насандаа улам нэгдэн хөгжилдөөд үнэн бат сэтгэлээс үзэж танилцъя. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Ам биеийн адил амраг дотн таныгаа зүрхэндээ санаж алмаарч явбай. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Хажуу талын ногоо халиурч нагаад ганхан билүү дээ. Хамаг та бүгдтэйгийн хамтлаа найрлах жаргалтай билүү дээ. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Сэвгүй гүйгч дунд борыгоо унж сэтгэлээрээ нийлэн нөхөд тантайгаар ханилаад цингэн татаад бардий аргамгаа унаж алс хит газарт шилийг барьж цэгүүлэн бардий. Аяа хөөрхий алдраа минь үзээ. Тэнгүүд энэ дууч бас 8 төрлөختөд байгаа шүү дээ. Тэнгүүд одоо бидний нэг хүртэл болсноор ингээд дууч дуусан байдал нь болохоор эхний нэг төрлөختөнд дуулагдсан тий. Яг ялч ингээд 8 төрлөختөөр яг дуустал нь дуулж бичүүлсэн бол байхгүй л хаа да. Тий одоо болцсон юм бол хоорлоо л да. Тэнгүүд мэдээж энэ 8 төрлөختөөр дуулал мэдээж цаг хугацаа их орно тий. Тэгээд дуучид одоо ямар хөө янзаар дуулсан байна вэ гэж хоёлаа сонсолт. Надад бол яг инхотер хавьяатахаар хамгийн их таалагдсан. Тэгэл олон л дуучид олон янзаар дуулсан л та. Аха. Би анх сонсохдоо бол нөгөө 20 оноос өмнө 20 онд л ерөнхийдөө эр бор арцаа Эрдэнэ цэцгийн оногийг их сонсдог байсан тий. Аха. Жахаа сайхан дуучны хараад сонсдог байсан байхгүй. Клип нь бас сүртэй штэ энэ. Тий яг кино шиг тий. Айгуу сүртэй. Тэгэл анх сонсож явахдаа их гоё санагддаг гэсэн. Нөгөө нэг яг юм клип нь гоё болохоор яг нэг тийм дүрслэн сэтгэлд ингэ үлдсэн тий. За үнэнгээсээ л юм хүч чадал ихтэй тий. Яг ингээд тийм сэтгэлд яг дүрслэгдэх нь бол яг жахаа сайхан дуучны талбар. Клипэн дээр нэлээ ач холбогдол өгч хийсэн тий. Амар олон хүмүүсийн хүч хөдөлмөртэй тэр бол ялцчихгүй. Мөнгөн баавар гэлзуулаад улаан залаа хийсгэж ганган төгсчүүдтэй гэж хэлдэг гэсэн. Тэгээд за инхотер дуучныхаар сонсч үзье да. Сан баярлуулаад хямраа сайхан сэргэнэ. За дүүник хай татнаа.
За ингээд энэ өдөр дуучин мэл сайхан дуусаад. Танд бол хамгийн их таалагддаг нь Надад бол одоо сүүлд сонсоод байгаа нь бол энэ Алтан шагаа гэдэг дуучин байгаа хгүй уртын дуучин. Тэр үний нэг дуулж байгаа нэг бичлэг байдаг. Тэр их гоё санагдаад. Нэг сайхан нэг бэлэг танхаа байж байгаа нэг дуулсан юм шиг. Нэг юмд баригдаг нэг гоё чөлөөтэй нэг дуулсан юм шиг. Тийм гоё санагдаад идэх байхгүй. Тэр дуучныхаар сонсгож үзэх үү? за тэр дуршныхаар сонсч. Тэгчтэй. За ингээд сайхан дуусан хэвчээ. Надад бол сүүл хамгийн сонсож байгаа нэг тий Алтан шагаа дуучныхаар сайхан бэлэг тагныг хэвлүүхэн дуулсан юм шиг санагдав. За яжгаа та нэг 20 одоо энэ 20 оноос ерөөхдөө ингээд Airborne халдгыг Эрдэнэсийн онохтой ингээд сонсдог байсан гэж хэлсэн шүү дээ. Яг тэр үед юу анхны сэтгэл нь ямар хөө байв? Яг ингээд сонсоход яг юу мэдэрчээ? Танд ямар хөө сэтгэл төрж исэн бэ? Яг энэ дуу сонсонгод өөр авах мэдрэмж байна те. Тэнгүүд дуунаас бодох бодол байна. Тэнгүүд яг сонсонгод яалч энэ ир хүний л дуу юм шиг байгаа байхгүй тий. Ирчүүд сайхан сонсмоор. Тэнгүүд энэ зүгээр энэ дууг бодонгод зүгээр өөртөө зүгээр нэг боддог бодлоо зүгээр ир хүн шиг явах юмсаа тий далай ир хүн шиг явна шүү гэсэн бодол төрөд идэх байхгүй. Тэр нь болохоор тэгээ энэ дууны үгэн дээрээч гарч байгаа юм шиг тий. Нэг ир хүн шиг бүтэн нэртэй зөв мөртэй явна шүү гэж өөртөө л
энэ дууг сонсохдоо зүгээр тийг хилдэг юм бол тийм Сонсгохтой юу? сонсож явах та Аа. хилдэг зүйл бол тийм зөв. Тэнгүүд сүүлд ингээ сайхан ингээ сонсоод байхангууд ингээ энэ дууг ингээ бодонгууд яаж нэг хөгшин настай хүмүүс бодогдод байхгүй. Сайхан тийм өвөт юм шиг те. Нэг нас амьдралаа туулаад нас нь өндөр болсон ирчүүдийг харахад өөндийг ингээ ахнарыг харахаар сайхан л эрэг бор харцгаад байж те. Бүгдээрээ л адилхан нөгөө амьдралаа туулсан жаргал зовлонгоо туулаад ирсэн. Насныхаа ороод үедээ гэлэлцсэн тий. Ороод нь гарцсан тий. Өстэй ажирахгүй явж исэн үеч байгаа. Сайхан өстэй хүчтэй ичүүгээ ааграхаж омрохож явсан ч үегаа гэж бодогдоод яг тэр хөгшин настай хүмүүсийг харангууд сайхан ир бор харцгаад биш үү гэдэг ялч энэ дуу санаанд ордог. Тэгэл иймэрхүү л бодлоод байна л да. Тэгэл сонсох тусам тэгэл гоё тийм зангарахтай явах юмсан л гэсэн бодол төрөд идэв шүү дээ. Би ингэнгүүт нөгөө нэг надад болохоор эхлээд яг ингээл хүмүүсийн яг дуулаад цацсан байгаа тэр хэлбэр нь бол яг ихний төрлөг шүү дээ. Тэгээ яг ингээд одоо яг ингээд бүх төрлгүүдийг уншиж үзсний дараагаар бол яалч ингээд домгийг нэг уншаад сонсоод үзсэнгүүт ямар гоё. Одоо ингэж байгаа байхгүй юу? Сайр шандын усыг шавхавч барагддаггүй билүү дээ. Сайн хүний өрийг даравч болдоггүй билүү дээ гэд. Уг нь бол яг ингээд домогтой ингээд холбоод одонгууд үнэхээр мундаг юм бэр чадaltaй сайхан ирчүүд болж өсөх байтал сайн нэр ингээд тэр нутаг уснаа ингээд маш ээлтэй сайн нэр өсөж торнох байсан боловч нөгөө хүмүүсийн хэл ам тийм ээ нөгөө амнаас ам дамжсан тэр нөгөө нэг муу өгнүүд нь ингээд дамжиж явсаар шахаад дараад ингээд аль болохоор ингээд үгүй хийх гэсэн боловч тэрэнд ингээд дарагдсангүй сайн хүний өрийг даравч болдоггүй билүү дээ. Дараагийн төлөвт нь болонгууд улаан шандын усыг булж дарж баршгүй билүү дээ. Удамд сайн хүний өрийг садыг бузарлаж доромжилж баршгүй билүү дээ гэд. Тэг хичнээн ингээд бүх хүн одоо тэр арсланг тийм ээ ингээд хүүтэй хамт ингээд нүд үзүрлээд орхиод явсан ч гэсэн зүгээр л тэр хүү ингээд нас бий төрхийн цаг зүгээр гэрээ ээжигээ өрөөл авчих хэмжээний тийм сайн хүү болж сайн ирүүлж өсөж торнсон эргээд ингээд нэг тийм хүнийг хайрлах талаас ааж тэр яг юм таны хэлээд байгаа нөгөө зангарагч юм болоо та гэж бодогдчихэв. Тэнгүүд бас өөр домог дээр штэ энэ сайр шандын усыг шавхаж бардггүй билүү дээ. Сайн хүний үрийг дарвч болдгоо билүү дээ гэдэг төрлөг байгаа штэ. Тэнгүүд дараагийн бодогт нь худаг шандын усыг хурдан ширгэж болзошгүй гэдэг. Тэнгүүд энэ төрлөг нь яагаад бий болсон гэхээр зарим домог дээр нутгийнхан ноёд ад үзэж тохорно бөхөө дээдэлт газар очно гэд бараа уушгаа явсан гэдэг штэ. Тэг явахдаа тэр нутгийнхаа нэг худгийн ингээд том чулуугаар баргийн хүн дийлэхгүй том чулуу авчраад таглажаа явсан юм. Би бас тийг сонссон юм байна. Тэгээ явах замдаа гимшээд энэ хоёр бадгийг нэмж зохиогоод өөрийнхөө гараар нэг тэр явж исэн газараа худаг гаргасан гэж хэлээ. Гаргасан юмаа гэд. Тэгээд гимшлийн үүднээс энэ худаг ус гэдэг төрлөг нь нэмэгдсэн гэж бас нэг домог дээр байт юм л. Би бас тийг сонссон юм байна. Тэгээ нөгөө нэг хичнээн ингээд би намайг ингээд шахаад ингээд дарамтлаад байсан хүмүүс нь бол ноёд ч гэсэн энэ усыг хааснараа мал амьтныг тийм ээ хүмүүсийг ингээд энгийн ард иргэдийг амар хохироож аваа мэнэ гэдгийг ухаарад тэгээд ингээд гимшсэн ингээд нэг сонссон юм болоо. Бас домог дээр байл л тээ. Тэгээд домог нь бас янз бүр л тээ. Олон хувилбарууд байгаа тийм. Янз янзын хувилбарууд. Тэгэл яалчгүй ихний тэр төрлөг нь бол гоё л доо. Идэрхэн залуу насндаа ч ажигч үгүй явлаа гэл. Тэнгүүд яаж ингэ одоо ингээл ирчүүдийг хараад тах те. Яг нэг залуу насндаа нэг хинэгчгүй юу ч болохгүй юм шиг хизээч хөхгүй юм шиг явж байгаа л те. Нэг ажтай ажигчгүй явж байгаа л дуустгалтай. Манай мөн ирчүүд л асал өрөвдөлттэй шүү дээ нэг бод. Өрөвдөлттэй юм уу? Яг өрөвдөлттэй гэхүү. Өрөвдөлттэй. Бид нар л мэддэг болохоос. Тэ? Бид нар л мэддэг болохоос. Чинд одоо бид нар гэдэг та эрэгтэй хүмүүсийг хамруулж хэлээд байна уу? Эсвэл зүгээр хүмүүс олон хүмүүс. За. Одоо жишээ нь чи 90 бор харцгийг сонслоо тий. Тэнгүүд юу бодож байна? Аав чинь бодож байна уу? Ер нь 90 хүний төсөөл бий болж байна уу? Яг зүгээр ингээд нэг уртын дуу ямар ч огт уртын дуу мэддэггүй ах үедээ ингээд нэг
бас сонсоод өнгөрчихсэн юм шиг одоо санагддаг хаа. Тэгээ тэр үед бол ийм шувууны тухайлд болж байгаа шиг бодсон. Яа тэгэхээр чиг өөрөндөө хүчтэй байна уу да тэргээл тэгээ зүгээр яг хальт сонсоод өнгөрчихсэн. Яг ийм уншдаг ингээд сонсож үзээд бол хамаагүй яг ингээд идэрхэн залуу наснда даан чажигчгүй явлаа да гэдэг нэг сонсонгууд одоо манай аав чинь 75 оны хүн баггүй юу. Тэнгөт одоо ингээд яг одоогийн төрхөөсөө илүүтэйгээр яг юм цэргээс халагдчих ирж байгаа үеийн төрх надад шууд бодог. Им цэргээс халагдчих ирсэн үеийн юм шүвээсэн юм сайхан залуугийн зураг манай адар дээрх яасан дээрээ байхгүй юу. Тэгээд яг тэр үеийн төрхөөр төсөөлөж бодог. Миний аав ч гэсэн яг юм сайхан залуу юм толгонд нэг ч буурал өсгүй гэлэлтсэн юм нөгөө гал нь бадарсан тийм сайхан залуу явсан да. Яг нэг тэр үеийн төсөөлөлд Жинхэнэ 90 бор харцаа явсан. Тийм манай бас барилддаг байсан гэдэг юм байлээ. Тэгтээ яг ер нь бол бид хэдийг яг төрөх үеэс эхлээд ерөнхийдөө бол сайн хань сайн аав байх тал дээр илүү их анхаарал өөрийнхөө хобби, өөрийнхөө мөрөөдөл ч юм уу тий өөрийнхөө яг зөвхөн миний хувийн бодол, миний хувийн гэдэг зүйл нь байхгүй болоод зүгээр л яг бидний манай гэдэг үгнүүд хамгийн ашиглагдсан юм шиг санагддаг. Та нөгөө түрүүнээс л шүү дээ. Эр бор харцгууд сайхан залуудаа сайхан бүгд л эр бор харцгууд байжгаад одоо ингээд юм таягдсан өвнөр болсон даа гэдэг ингээд таярсан шүү дээ. Тэгэнгүүт тэд нар бүгдээрээ яг ийм сайхан идэр залуу наснда эр бор харцаагаа явах үедээ бүгдээрээ яг миний бодол, миний хүсэл мөрөөдөл, миний зорилго гэж ярьдаг гэсэн бол бүгд яг аа болоод, хүний хань болоод ирэхин цагт бүгд яг манай гэдэг утгыг л хамгийн их баримтлагдаг болов. Манай гэж яригдах зүйл нь баг үнэтгэл нь болж ирсэн болов гэж би бодчих. Тэгээ бас энэ 90 бор харцагтай нэг гоё юу гэж штэ. Гэтэ зарим ингээд нэг яг энэ шүлэг нь болохоор бичигдсэн хэлбэрээр өөр. Зарим номон дээр болохоор 90 бор харцах нь жигүүрэндээ хүчтэй байна уу да гэж эхэлж байгаа штэ. Тэнгүүд зарим номон дээр болохоор 90 бор харцах нь ишчүүхэндээ хүчтэй байна уу да гэж хэлдэг штэ тий. Та түрүүний нэг хэлсэн штэ ишчүү гэдэг нэг босгоо мод дийлдэхүү гэдэг. Тэнгүүд баян мөнх авраг яг тэр ишчүүгээр нь ярьсан баг. Тэнгүүд яалч нэг эрэгтэй хүмүүс нэг хүчний ажил хийх ч юм уу нэг татах ч юм уу тий. Тэнгүүд яг нэг хэрэнгууд чүү гэдэг. Яг тийж хэлдэг. Яг тэнгүүд нэг эрэгтэй хүний яг нэг дотроос гарах үг орцсон байхгүй тий. Ишчүүхэндээ гэдэг. Яг чүү гэсэн чинь санаанд орчлоо. Манайх ингээд намайг жоохон байхад ингээд гэр барьж штэ. Одоо мэдээж эрэг бөөрөөс илгээл гэрээ нүүлгэн штэ. Тэгэнгүүт ингээд бүгд ингээд тавуулаа ингээд бүслүүрэн дээр ингээд очиод бүгд ингээд барьчин. Тэг яг аав ингээд 1 2 3 гэхэд бөөнөрөө дотор амар ихчтэй явдаг. Тэгээ аав байхад ингээд гэр барьна гэхээр ингээд ерөөс төсөөлөгддгөө аавын тэр 1 2 3 байхгүйгээр гэр барьна гэхээр ерөөсөө төсөөлөгддгөө ингээд чүү гэд нэг тийм хүч орж байгаа хүч оруулж байгаа гэх юм уу. Тэр үг нь бол яг дутагддаг юм шиг санагдав. Тэгээ яг энэ чүү гэд нэг үг нь штэ аваа. Тэнгүүд чүү гэдэг нь яг нэг эрэгтэй хүнээс гарах тийм нэг дотоод хүчийг нэг агуулсан чи аваа юм шиг те. Яг нэг ийм чүү гэдэг аваагаар нэг хүн нэг хүчээ гаргахтаа тий барилдал яг нэг шийдсэн мэхээ хийхдээ чүү гэдэг ч юм уу эсвэл мөр ургалаар тогтоохтаа чүү гэдэг тий эсвэл татлахтаа чүү гэдэг. Яг энийг яг дотоод сэтгэлийн эр хүний бэлэгтэй тийм хүчийн бэлэгтэй яг энэ дуунда оролцсон байхгүй тий эр бор харцах нь ичүүхэндээ хүчтэй байна уу да гэдэг. Яг л тийм нэг сайхан эр хүний тий дуу гэж хэлж болохоор сайхан дуулт. Тэгэд миний түрүүнд хэлсэн шүү дээ энэ эр бор харцах гэ бодонгууд яг нэг дээлийн нэг хөөргөлж бүссэн тий сайхан Монгол өвгөд маань ингэ бодогдгоо гэдэг. Тэгээ тэр утгаараа энэ дагирын зугаан нэг сайхан бичлэг байдаг л та эр бор харцахын тухай. Тэрийг сонсоход энэ дуугаараа жаргасан дээр хаа гэж бодчих. За. Жоохондоо нэг мүзүггүй антухан дуурайсан адуусмал таатлхан дуурсан антун шоогоос юмсэн тийм юмгүй явсан хүндээ гэж. Ээжигэн дагаал дэлээ хатун чин хоны хорог хамт дагаал явчихсан. Манай ээж яруу харцаг сайхан дуулдаг юм байсан. Ээжигэн дуурайгаад дуурайсаар яруу харцаг сустсан. Хөөцөл намар услаар намайг дуулуулах. Тэгэл байх. Амаавал юм гэж сайхан хөгөн байсан надад олон ардуутай
намар болон дандаа логоон ирж тэдний хэрчил гээр дүүрэн хүн уяа дүүрэн мортал би үдээр нь гүйж явна жаах эрүүдээ хүн ямаран за найсэлгэх дагэрэнт зүгэх за миний хөө суугаад өөрийнхөө уужсэн тагштай монголоор хөгнө. За хүүхдэд Тэгэхгүй яхав дуулуулах гэж яахгүй. Өнөөс нэг оцхалуу цагаад. За миний хөө энэ эмээгүүнэртэн борон нэг дуулаад гал толгой. Тэгээд ярорыг дууланд. Хогсчул зармын хоорхийн нэлмасаарчил суудагсандаа тэгэл баг залуутайгаа хоолой шингэхэндээ хөөрхөл дуулдаг байсан юм болов уу. Сайр шантны усы шамдан шавхаад урагддаг сайн хүмүүний үрийг дарлан доромжилж болдог шүү. Аяа хөөрхи алдрын минут арслангийн зүлзэг нь ууландан хүчтэй амаргийн сэтгэл нь хоёр биендээтай шүү. Аяа хөөрхи алдрын минут ийм бадаг бол хойшоо яваад байдгийн тэгээд хайчин цэгтэй шаргааран халхайхан гоёг тоолна. Айртай амраг түнтэйгээр хамжин суугаад жаргана. Багаахан барлыгаарам баруун уулыг давнда ванчин болоод далайламда эргэж мөргөд цэнгэн жаргана гэж энэ дуу төгсчил байгаа гэдэг шиг яваараа ирээр харцдаг. Ээж минь л орд ингэж доолж байсан доо.